Ногоон орчин бидний ирээдүй. Батөндөр хайрхан компани маань анх 2011 онд байгаль дэлхийд ээлтэй бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах зорилготойгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд 2017 оноос эхлэн бид ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, гадна тогтчлтын чиглэлээр мэргэжлийн төвшөнд ажиллаж эхэлснээр байгаль орчны салбар дахь шинэ хуудас нээгдсэн юм а. Манай байгууллага нь 23 чадварлаг боловсон хүчин, 13 тээврийн хэрэгсэл, 100 орчим зориултын багаж тоног төхөөрөмжтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Үүсэн байгуулагдсанаас хойш хувь хүн аж ахуйн нэгжийн ландшафтын зураг гарган тогтчлтын ажлыг нь хийж гүйцэтгэж байна. Бид хотын өнгө төрхийг чимэх мод бут сөг зүлэг цэцэгсийг тарьж ургуулахаас эхлээд ойн төгөл, ногоон байгууламж, гадна тогтчлтын иж бүрэн ажлыг төлөвлөх, бий болгох, арчлах ажлыг стандарт технологийн гормын дагуу чанартай хийж гүйцэтгэж байна. Бид хан уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн ногоон байгууламжийн хэмжээнд 135.6 мянган м2 бүхий зүлэг табай болон ногоон байгууламж, ургамлын арчилгаа, услааны ажлыг хийж гүйцэтгэж байна. Бид сүүлийн жилүүдэд нийтийн эзэмшлийн гудамж талбай, хувь аж ахуйн нэгжийн гадна тогтчлтыг шинээр бий болгох, ногоон байгууламжийг ашиглах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани нь зүлэг талбайн хэмжээг 80 мянган м2 талбайд нөхөн сэргээх болон шинээр тарьсан байна. 50,000 гаруй мод бут сөөгний шинээр тарилт, 2025 оны байдлаар 100 орчим мянган м2 талбайн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг хийж гүйцэтгэж байна. За үүнд төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн буюу хувьсгалчдын цэцэрлэг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нохоотой өшөө, хаан уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шинэ хан уул цэцэрлэгт хүрээлэн Төв цэнгэлт хүрээлэнгийн зүлэгжүүлэлт, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын гадна талбайн зүлэгжүүлэлт, за МСС группийн харьяа Шангрила зочд буудлын гадна талбайн ногоон байгууламжийн арчилгаа, СД группийн хотхон хорооллуудын гадна талбайн зүлэгжүүлэлт, за Шунхлаа группийн мод бут сөөгийн услагааны ажлыг тус хийж гүйцэтгээд байна. Манай компани усалгааны зориултын болон ачааны машин, нүх ухах, шуудуу татах, газар хагалах, агрегат бүхий, бага урын трактор, ковш, багаж тээвэрлэх зэрэг 10 гаруй тээврийн хэрэгсэл тусгай зориултын машин механизмтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Намайг Дэмчиг гэдэг Батөндөр хайрхан компанид ажиллаад 8 дахь жилдээ ажиллаж байна. Манай байгууллага 2-3 техниктэйгээр үйл ажиллагаагаа эхэлж ирсэн бол өнөөдрийн байдлаар 15-аас 16 техник, тээврийн хэрэгсэл, тусгай тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн ногоон байгууламжийн арчилгааны сүүлийн үеийн зориултын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хангалттай хэмжээгээр бүрдүүлэн ажиллаж байна. Ногоон байгууламжийн арчилгаа талбайн цэвэрлэгээ үйлчилгээг гүйцэтгэхдээ аль болох зориултын дэвшилтэт технологи бүхий автомат багаж, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн ажиллахыг зорьж ажилладаг юм а.
Улаанбаатар хотын ногоон байгууламж бүхий цэцэр түрээлэнгийн нэг болох Шинэ хан уул цэцэр түрээлэнгийн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг манай байгууллага нь 2025 оноос эхлэн гүйцэтгэж байна. Тус талбай онцлог нь төрөл бүрийн ан амьтдыг тус талбайд одоо байршуулсан иргэд болон олон нийтэд байгальд одоо байгаа мэт ийм сайхан мэдрэмжийг өгдөг ийм сайхан талбай байдаг. За тус талбайд 20,000 орчим метр квадрат талбайд зөвлөг болон хар горой төрөл зүйлийн мод буц сөг, за 1320 орчим тонны мод сөг таригдсан байна. За тус ногоон байгууламжийн арчилгааг бид хүн өдөр тутамдаа гүйцэтгэж байна. Манай багт ойн инженер, агрономч, цэцэрлэгч зэрэг мэрэгжлийн туршлагатай хөдөлмөрч хамт олон ажилладаг. Бид ногоон орчныг мэрэгжлийн төвшөнд төлөвлөж, орчин үеийн шинэлэг шийдэл бүхий хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, бүтээмжийг дэвшлүүлэх тоног төхөөрөмж, машин механизм, багаж хэрэгслийг ашиглан ажилладаг. – 2024 онд төв цэнгэлт хүрээлэнгийн шинээр зөвлөгжүүлэх 10,000 орчим метр квадрат талбайн ажлыг манай байгууллага хийж гүйцэтгэсэн. Улмаар 2025 онд зөвлөгний тайралт, услага, арчилгааны ажлыг хийж гүйцэтгэснээр одоогийн байдлаар зөвлөгний ургалт хэвийн сайхан ургаж байна. Ногоон байгууламжийн арчилгааны 20 гаруй нэр төрлийн ажилбарыг улирал болон цаг уурын онцлог тохируулан стандартын дагуу төлөвлөж хийж гүйцэтгснээр ургамал зөв хэлбэр дүрстэй, өсвөл цайтай, эрүүл, гоо зүйтэй ургах суур нөхцөл нь бүрдэж байна. Арчилгааны ажлыг мэрэгжлийн төвшөнд тогтмол гүйцэтгэх нь ус чийгний тэнцвэрийг хангах, хөрсний үржил шимийг хадгалах, агаарын чанарт эерэг нөлөө үзүүлэх ногоон байгууламжийн насжилтын хугацааг уртасгах ач холбогдолтой. Энэ нь зөвхөн ургамлыг арчлах бус, тухайн орчны байгаль экологийн тэнцвэрийг хадгалах, хүмүүсийн ажиллах, алхах, амрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагаа гэж бид үздэг. Манай байгууллага дараах чиглэлээр ногоон байгууламжийн арчилгаа үйлчилгээг үзүүлж байна. Мод утны услгаан дээр бид нар ямар арга технологиг баримтлах вэ гэхээр нэгдүгээр тухайн модны услгаанаас өмнөх чигийг шатар шалгах. Чигийг шалгасны дараа мод утны тоогоог хангалттай хэмжээний усны нөөцөөр дүүрэх үс хэмжээний тоогоотой байх шаардлагатай. Үүнийг хийж гүйцэтгэсний дараа услгааны ажиллбарыг хийж гүйцэтгэнэ. Дараагийн гол ажиллбар гэдэг юм бол мод утны таналт хэлбэржүүлэлт огтлын ажил байгаа. За мод утны таналт хэлбэржүүлэлт огтлын ажлыг хийж гүйцэтгэхдээ ямар арга технологиг баримтлах вэ гэхээр нэгдүгээрт бид тухайн модны таналт хэлбэржүүлэлт маань бид юун дээр хийх вэ гэдэг. За нэгдүгээрт бид ургамлын арчилгаанд хийх үү, мод утан дээр хийх үү, зөвхөн модон дээр хийх үү гэсэн сонголтууд байгаа. За бид нэр ургамлын арчилгаанд хийхийн гол ач холбогдол нь ургамлын арчилга маань гоо зүйн хувьд үзэмжтэй байх учраас үүнийг бид нэр тэгш хэмтэй стандартын дагуу зөв хийж үүсгэх шаардлагатай. За модон дээр бид нэр хийж үүсгэхдээ ихэвчлэн шуулт таналтай ажлыг хийж үүсгэж байгаа. Титмийн зөв бүрдлийг бий болгоход хамгийн гол зорилгоо болох шаардлагатай. Дараагийн гол ажиллбар бол ургамал хамгаалал. За ургамал хамгаалал дээр бид тухайн ногоон байгууламжуудаа мод бут зүлэх талбайн пенлог ажиглалт буюу нүдээр ажиглах аргыг эхлээд хийх шаардлагатай. Үүний дараа тухайн мод бутанд өвчин ортон илэрсэн байна уу гэдгийг тандан судалгааны арга буюу модон дээр гэх юм бол шар наалт ашиглах. Үүний дараагаар тандан судалгааны аргын дүгнэлтэн дээр үндэслэн бид тэмцэх аргын хэлбэрийг сонгох шаардлагатай. За бид нэр механик аргаар тэмцэх үү, аль эсвэл гербицид юм уу химийн аргаар тэмцэх үү гэдэг хоёр сонголтыг бид нэр тухайн цаг бүрт
хөдөлмөр хамгааллыг чамд мөрдөн хийж үүсгэх шаардлагатай байна. За дараагийн гол ажиллбар нь юу вэ гэхээр мод бот тарилт, зүлэг тарилт гэдэг ажил байна. Мод ботны тарилтын ажил дээр бид хамгийн ихэнд суулгац материалын сонголтыг зөв хийх. За зүлэгэн дээр бидний үрийн сонголт болон тухайн цагуур тохирсон үрийн сонголтыг зөв хийж өгөх шаардлагатай байна. Мод бот тарилт болон зүлэг тарилтан дээр анхаарах чухал асуудал бол хөрсний асуудал. Тухайн зүлгийг тарихдаа бид нэр хангалттай хэмжээний хөрсжүүлэлт хийсний дараа тарилтын ажлыг хийж үүсгэх шаардлагатай байна. Бид дээрх 22 ажиллбарыг ногоон байгууламж бүхий талбайд норм стандарт арга технологийн дагуу зөв гүйцэтгснээр эрүүл 5 тухтай ногоон орчныг бүрдүүлж байгаа юм аа. За манай байгууллагын зорилго нь орчин үеийн дэвшилтийн технологи, инновац тулгуурлан, чанар стандартын шаардлагад нийцсэн гадна тохичлолт ногоон байгууламжийг бүтээн байгуулдаг салбарын манлайлагч компани болох зорилготойгоор бид бүхэн ажиллаж байна. За манай байгууллагын давуу тал нь бүх тээврийн хэрэгслийн хурд зорчих чиглэл, түлшний хэмжилтийг зайнаас хяналтын системийг автоматжуулсан. За мөн хөдөлмөрийн аюулгүй байдалс, дотоод сургалт, шуурхай мэдээлэл солилцох зорилгоор бөхөт аппликейшнийг ажилтны дунд нэвтрүүлэн ажиллаж байна. За манай байгууллагын боловсон хүчний хувьд гадаад болон дотоодод бакалавр, магистрийн зэрэг хамгаалсан англи, орос, солонгос хэлтэй инженер техникийн ажилтнууд ажилтгаараа онцлогтой. Энэ нь хөгжингүй орноос дэвшилтэт технологиг суралцах, шинэ технологиг нэвтрүүлэхэд маш төхөмтэй байдлыг бий болгодог байгаа. Бид цаашид хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологиг нэвтрүүлэх, менежментийг сайжруулах чиглэлээр үе шаттай олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэхүү зарчмыг баримтлан олон жилийн туршлагатай чадварлаг хамт олонныхоо хүчээр Улаанбаатар хотын цэцэрлэг, гудамж, аж ахуй нэгж байгуулах хотгонуудын ногоон байгууламжийн байнгын арчилгааг хийж гүйцэтгэж байна. Энэхүү манай хамт олонны хичээл зүтгэлээр нийтийн эзэмшлийн талбай, аж ахуй нэгж байгуулах, айл өрхийн гадна тогтчлолт, ногоон байгууламжийн арчилгаа, усалгаа, цэвэрлэгээний ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна. Бидний зорилго бол амьдралын орчинг илүү цэвэр, илүү ногоон, илүү хүнд ээлтэй болгох. Бид мод тарих бүрдээ итгэл, хайр, амьдрал ургуулдаг. Хүн бүрийн амьсгалж буй агаар амьдарч байгаа орчныг байгальд ээлтэй, хүнд ээлтэй болгож, ирээдүйн хойчтой эрүүл, уужим ногоон орчныг өвлүүлэхийн төлөө бид ажилладаг. Та бидэнд итгэж болно. Бид бүтээе. Хамтдаа эрүүл ногоон орчинг цогцлооё. Батөндөр хайрхан хязгаарлагдмал хариуцлагатай компани